Шууд эхлэх юм уу? Ер нь шууд эхлэв шүү дээ. Наа. Hi guys, now ихтгэл хийдэг. Би Stanford-ийн сургуульд тэнцсэн байгаа. Тэгээ 33-аас сургууль сурдаг. За ихтгэл чи ер нь ингээд сургуулаа төгссөн ямар мэдрэмж төрж байна? Okay, right. 12 дугаар ингээд төгссөн. Амар орцчихлээсэн санагдаж байна. Тэгээд ганц юм хэлэх нь болохоор ингээд яг 6 дугаар ангиас ингээд нэг сургууль сурсан байхгүй юу? Эхэндээ бол ингээд амар урсангацсан. Тэгээд сүүлдээ 10, 11, 12 дугаар ангиуд ингээд амар ингээд богинохон юм санагдаад тэгээд амар хурдан төгсчтэй гэж бодож байна. Окей, тэгвэл чиний ер нь сургуулиас авч ирсэн хамгийн гоё юм дурсамж чи юу вэ? Хамгийн гоё дурсамж probably найзуудтайгаа sleepover хийжсэн л та. Яг сургууль дээр гэвэл бид нар найзтайгаа нийлж сургуульд нөө ханжсан. Тэгээ амар чимээгүй ингээ ханаа тэгээд ингээ шүнжээгөө пари мари хийж байгаа. Тийм гоё юм бас. Тэр хамгийн тажгүй дурсамж юм уу? За тэгвэл ер нь найзуудтай өнгөрөөжсэн хамгийн гоё дурсамж. I think I just said it. Yeah, sleepover is тэгээд найзынхаа тэгээд Google History дээр хараад аим гоё инээж үнэлээ тэгээд аим гоё шинаасан sleepover тэр гоё болдог. Okay, тэгвэл жир нь одоо ингээд incoming student буюу одоо удахгүй ингээд high school авч байгаа. Ер нь одоо ч сурж байгаа хүмүүсд ер нь ямар advice өгөх вэ? Okay, I think like өөрийнхөө хүсэж байгаа бүх юмээ хий. Тэгээд like fuck it whatever you want. Тэгээд ер нь хүмүүсийн criticism мэдрээс ингээд айгаад хэрэггүй өөрийнхөө хүснээ хий гэж хэлээ да. Чиний ер нь хичээлээ яадаг юм go to spot чи юу вэ? Go to spot. I think би 10 дугаар ангитай яг application process бэлдэж байхдаа сургуулийнхаа яг нэг соло билет ингээд анги гаргацсан байдаг. Яштэй бэлтгээд тэр нэг ингээд бэлддэг байсан. Тэгээд бус газар гэвэл гэртээ л бэлддэг байсан да ер нь. Ер нь ирээдүйд ямар юм карьераа явах гэж боддог вэ? My career I think ер нь electrical engineering school химиэл явахаар явъя гэж бодож байгаа. Гэтэ одоо химиэл явахаа өөргөө ингээд хийдэг болчихвол одоо жоохон material science талдаа одоо чинь electrical engineer ч юм уу тиймэрхүү талдаа бас явъя гэж бодож байгаа. Ер нь юу ч хамаагүй хэцүүлдэг. Юу motivation? Харцалдаг өө. Ер нь маа найзууд аян харцалдаг. Тэгээд хамгийн харцалдаг юм гэх юм бол одоо competition ингээ ороод тэг яалах мэдрэмж аян гоё гэдэг. Тэг. Өөрийнхөө багийнхаа хөлбөрт юм чиж байсан бэ? Ваа хөлбөртөө. I would say like өөрийнхөө хийж байгаа юм хий. Тэгээд илүү crazy том рискүүд ав. Илүү том одоо goal руу ингээд хичээ гэж хэл. Ирээдүйд ямар skill ер нь speech дээр talking хүмүүстэй ярихдаа soft skill-үүдээ хөгжүүлэх гэж бодож байгаа. Тэгээд илүү одоо юм organize гэдэг ч юм уу нэг тиймэрхүү skill-үүдээ хөгжүүлэх гэж бодож байгаа. Ямар кино дуртай вэ? What movie inspires you? Okay, I would say like thriller төрлийн тэгээ mindfuck төрлийн. Тэгээд одоо илүү нэг тийм soundtrack ингээ гоё бас гоё. Ер нь тэгээд adventurous тэгээд thriller төрлийн бас crime дуртай. Ямар хобби вэ? Hobby гэх юм бол I mean like I would say like building things. Like generally building things. Тэгээд зурах дуртай, кино үзэх дуртай. Өөрчс бахан байгаа. Физикийн бодлогод бодох дуртай. Problem solving skill-ээ ингээд нэг тийм өдөөх дуртай гэх юм уу? Өглөөний хүн үү, оройн хүн үү? I don't know like probably оройн хүн баха. Би бас энэ шиг хурж ирж байхдаа хоцорсон болохоор. Тэгээ өөдөр 10-аас бассан тэгээд. Okay, probably Claude. Like би өөрийнхөө одоо I mean like startup like AI B2B SaaS хийж байгаа болохоор Claude амар ашиглаж байгаа. Тэгээ token-өө дуусгаад идэв. I mean Claude хаа. Тэр ямар wallpaper? Wallpaper, right. It's cool. So as you can see, it's Steve Jobs. This is my goat. Өөртөө дандаа авч чаддаг нэг зүйл. Okay, right. I think it's миний notebook баг. Тэ. Бас би өөр юм авч явд юм аа нэг тийм quant physics нэг аз авчдаг юм. Тэр ихтэй одоохондоо авч яваагүй нэрт үлдээсэн. Хэрвээ TED Talk болоод ямар ч зүйл болохоор л ямар сэтгэлийн тухай ярих гэж. Okay, probably AI. Химэл явах юм байна. Эсвэл like building your future like goal-ийн талаар ингээ яаж goal-д set хийх нэг тиймэрхүү юм ярих гэсэн байна. Хэрвээ амьдралын турш нэг брэндээр спонсор болоод ямар брэнд сонгосон бэ? Okay, probably a tech brand. I'd say like Apple. Тэр авцал.
чиний ингээ юусэн ойлгож чадахгүй. Like fashion trend? Anything. Anything? Ингээ viral одоо юмуд ч юм уу. I don't know, like I don't get it, but нөгөө нэг brain rot юм гэдэг да. Тэрс ингээд ойлгодгүй ч гэсэн ингээд тэр хамт vibe хийгээд явчихсан тэгээд. Юу гэсэн бэ? Brain rot. What's that? I'm brain rot нөгөө нэг тэн сахар. Yeah. I see. Yeah, it's here. Тэр чиний амьдрал чинь ингээ background music гэсэн бол ямар тус юм бэ? Okay, probably social network гэдэг кино гэдэг тэрний нөгөө нэг In Motion гэдэг soundtrack гэдэг тэр хаа. Одоо ямар тус хийж байгаа юм? Одоо юу? Яг одоо юу? Би Michael Jackson-ы кино гэсэн үл үзсэн тэгээд Michael Jackson доондыг сонсож байгаа. Би жижиг нэдэр. Тэрээс аягаа санагдаж байгаа. Okay, bucket list гэж байдаг гэсэн. Okay, bucket list. Bucket list probably би найзтайгаа шөнө ингээ явж үзэх хүсдэг. Одоо сүүлийн үед ингээд амар найзтайгаа хийх үеийнүүд ингээд цаг багтаад байгаа. Тэр болохоор шөнө ингээд гоё найзтайгаа ахаад явах ч юм уу. Тиймэрхүү. Okay guys, my recommendations like come to change your future because I'm gonna be here and you're gonna ask me anything and there will be like how to build your future and you can ask me like anything like how to build your startup and how to like build your ECs and like generally like how to build your dream life and there's a lot of related future. Yeah, see you there.